Миний мэдэх өмнөд Монгол бичгийн эссе бичлэгийн уралдааны ялагчид тодорлоо. Уралдааны эссег онлайн болон биетээр хүлээн авсан байна. Эссе бичлэгийн найруулга, утгын агуулга болон бичгийн хэв стандарт гэх үзүүлэлтээр ялагчийг шалгаруулжээ. Энэ уралдааны онцлог нь хөдөө орон нутгаас монгол хэл бичгийн багш нар сурагчтай бэлтгэн оруулсан байна. Миний мэдэх өмнөд Монгол бичгийн эссе бичлэгийн уралдаанд 10-аас 12 дугаар анги, 6-аас 9 дугаар анги гэсэн хоёр ангиллаар явагдаж, тус бүр 6 байр шалгаруулж 12 сурагч шагналт байр эзэлжээ. Энэхүү уралдаанд нийт 19 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах дунд ангийн 92 сурагч оролцсон байна. Тэгээ эсэнд болохоор яг яагаад салсан тухай тэгээ өвөр монголчууд маань одоо үндэсний бичгийг хэрхэн хайрлж хамгаалдаг тухай бичсэн. Өмнөд Монголынхаа тухай л илүү сайн мэдэж авсан. Яагаад ингэж хоорондоо салангаа авах болсон нэг үндэстэн хэлээ хоорондоо салангаа амьдраад тэгээ өвөр монголчууд маань хэрхэн монгол бичгийг хайрлж хамгаалдгийг л мэдэж авсан да. Сайн байх юм бол хүүхдэн сайн байна л гэж хэлнэ. Аливаа юмны үндэс суурь нь чухал шүү дээ. Эсэндээ болохоор хамгийн гол нь нэг хоёр монгол салаад харь орон тусдаа ингээд байгаа ч гэсэн өвөр монголчууд маань ар монголчуудыгаа гэсэн сэтгэлдээ зүрхэндээ тээж явдгийг маш их ойлгож авсан. Тэгээд хамгийн гол зүйл нь болохоор нөгөө босоо монгол хичээг өв соёл. Тэгээд өвөр монголчуудыгаа ямар их хичээд зовж олон зүйл туулж байгааг хараад бид нар ч гэсэн одоо бид нар өөрсдөө их орондоо байгаа мөртлөө олон зүйл хийж чадахгүй байгаадаа бас жоохон готарсан. Тэгээд өвөр монголчуудаараа их бахархсан. Эссе бичлэгийн уралдаанд оролцсон сурагчид энэхүү уралдаанд оролцохын тулд монгол бичгийн багш нартайгаа илүү сайн давтаж, өвөр Монголын түүхийг судалж мэдсэндээ олзуурхаж байгаагаа илэрхийлсэн юм а. Хүүхд бол хизээд хотлоо ярьдаг. Бодлоо ярьж чадахгүй. Үнэхээр өөрийн сэтгэлээ бичсэн, ярьсан. Энд бол маш баярлж байна. Гэтэл зарим үсгэн алдаа байна. Буруу бичсэн. Гэтэл бичсэн юм бол зөв. Амар надад биний баг сэтгэл хөдлөл тогтолцол бичлээ. Тэгээд өнөөдөр бол эрэгтэй хүүхд харагдахгүй байна. Эрэгтэй сурч харагдахгүй байна. Тэгээд эрэгтэй сурчид бас монгол бичгийг сурж эзэмшиж дэлгэрүүлж яваарай гэж уриалж байна. Өнөөдөр бол бид өвөр Монголын тухай бол хангалттай мэдлэг одоо жишээ нь Монголын сэхэтүүд дунд ч бараг цөөхөн байгаа. Тийм учраас бол энэ залуу үеийн маань яг энэ өвөр Монголын тусгаалсан сэдвээр ингэж эссе бичлэгийн уралдаанд зарлж байна гэдэг нь бас залуу үед ирээдүйд Монгол түмний одоо тэр нягтрах, соёлоороо өөр хоорондоо ойртох, харилцаагаа сайжруулах энэ бүх зүйлийн бас нэг том эхлэлийн тавьж байгаа, өдөөж байгаа зүйлээ гэж бол ингэж хувьдаа ойлгож байна. Миний мэдэх өмнөд Монгол эссе бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдын эссений утга агуулга бичлэгийн ур чадварыг өвөр Монголын төлөөлөгчид сайшааж байлаа. Өвөр Монгол дунд сургуулийн монгол бичгийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орсноор олон монголчууд өөрсдийн төрлөх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй байгаадаа харамсаж байгаагаа өвөр Монголын төлөөлөгчид ярьж байлаа. Цаашид монгол бичгийг түгээн дэлгэрүүлж хооч үедээ өвлүүлэх шаардлагатайг ч дуулгасан юм а.